замын ангийн хөдөлгөөн зохион байгуулалт дээр хамгийн их нөлөөсөн өгсөн зүйл энэ зам засрын машин техник хэрэгслийг нэмэгдүүлэх, механикчдын төвшнийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Тийм болохоор зайлшгүй механикчдын төвшнийг нэмэгдүүлэх, автоматжуулалтын төвшнийг дээшлүүлэх нь хамгийн чухал асуудал байна. Замын ангийн засвар ажилтны ерөнхийдөө ихэнх ажлууд ер нь бол Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам дээр бол ер нь замын усал ажилтны ихэнх ажлууд бол гар ажиллагаатай байгаа. Хүний хүч хөдөлмөр ихээр шаардж байгаа. Энэтэй холбоотойгоор цаг хугацаа, хөдөлмөр зарцуулалт, бүтээмж чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Тийм болохоор ялангуяа замчдыг одоо энэ байнгын ажлын байрны тасралтгүй хөгжлөх батрын хөдөлгөөнд ажилладаг учраас бас аймагаас эрүүл мэндэд маш өндөр эрсдэлтэй ажлын байр байгаа. Тийм учраас энэ одоо ажлын байрыг хөнгөвчлөх, механикчдын төвшнийг нэмэгдүүлэх, ингэснээр бол төмөр замын хөдөлмөрийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болох ийм зайлшгүй шаардлага байна. За өнөөгийн Улаанбаатар төмөр замын өнөөгийн байдал дээр бас механикчдын төвшингийн зэргийг бол судалгаа хийж үзсэн. За өнөөгийн байдлаар бол Улаанбаатар төмөр замын хэмжээнд бол зам арчилтын 300 гаруй нэр төрлийн ажил байна. Нэр төрлийн ажлууд байна. За энэ дээр бол ер нь бол материал, хүн багаж тээвэрлэх, уушрын ажлууд хийхэд шаардлагатай машин багаас зам засрын ажилтнанд ашиглах бүрэн машин багийн бол замын өвдөд байдаг. Тэгээ энэтэй холбоотойгоор зам арчилтын ихэнх ажлууд бол цахилгаан, гар багажаар механикцсан байлаар хийж. Тэгэхээр энэнийх нь механикчдын зэргийн хувь бол 13, за механикчдын төвшин бол 2 өвдөд байна. Нэг тийм энэ дээр юу хэлэх гээд юм бэ? Ер нь бол 98% гар ажиллагаатай хийж байна гэж. За төлөвлөгөөт ер нь зам засрын ажилтны хөдөлмөр зарцуулалтын дээр бас хэдийн төвшин зүйлүүд шалтгаалж байгаа. Ялангуяа замд нэг тэнцэхгүй дээр мод ч юм уу бетон дээр ч юм уу нэмэгдэх ийм үед бол хөдөлмөр зарцуулалт бол нэмэгдэж байгаа. Энэ дээр бол нэг одоо тэнцэхгүй гарахад цаашлаад одоо 3.7 хүн цагийн хөдөлмөр зарцуулалт ашгүй хийгдэх шаардлага гардаг гэсэн байна. За замсрын ангийн хөдөлмөр зохион байгуулалтын нөлөөж байгаа хэдийн хүчин зүйлүүд байна гэж хэлж байгаа. За энэ дээр бол замсрын техник хэрэгслийн хөрөлцөө дутмаг, замын техникийн байдлын шилжүүлгээд хэмжлэнгээр ингээд 8 хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж. Ингээд үзэхээр замын ангийн хөдөлмөр зохион байгуулалт дээр хамгийн их нөлөөж байгаа хүчин зүйл энэ зам засрын машин техник хэрэгслийг нэмэгдүүлэх, механикчдын төвшнийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Тийм болохоор зайлшгүй механикчдын төвшнийг нэмэгдүүлэх, автоматжуулалтын төвшнийг дээшлүүлэх нь хамгийн чухал асуудал байна. За дараа нь энэ хөдөлмөр зохион байгуулалтын дээр нөлөөж байгаа хэдийн зүйлүүд машин техникийн хэрэгсэл, замын техникийн байдал, ажилчдын ур чадварын асуудал, замын одоо зохион байгуулалт, зам засрын ажлын технологи, түүн тавьж байгаа хэн шалгалт гэсэн ийм зүйлүүд тухайн ажил замын ангийн хөдөлмөр зохион байгуулалт нөлөөлөл ихэнх үзүүлж байна гэж энэ шаарч байгаа. Энэ дээр ер нь яг Америкийн нэгдсэн улсын төмөр зам дээр бол ямар хөө байдлын систем өрөөд байгаа нь пирамид систем гэж. Энэ болохоор яадаг вэ гэхээр эргэлтэн толгуурсан гэсэн юм. Эргэлтэн толгуурлаад тухайн одоо ажлыг цогцоор нь шийдэж явдаг. Ийм арга хэрэгсэл байгаа. За Европын төмөр зам дээр бол ер нь бол төмөр замын хөдөлмөр зохион байгуулалт бол ямар байдлаар хийдэг вэ гэхээр энэ бол тухайн байгууллагын соёл, аюулгүй байдлын соёл, дээр нь одоо энэ тухайн төмөр замын байгууллага дээр байгаа одоо энэ эрсдэл зөвлөсөн дата анализ буюу дата бааз дээр суурилаад энээрсээ үндэслээд хөдөлмөр зохион байгуулалт ямар байдлаар хийх вэ гэдэг тухайн өртөнд онцлог тавьдаг юм бэлтэлтэй байгаа юм байна. Нэгдүгээр эхний ээлжинд ер нь бол энэ зам засрын ажил үйлчилгээний 60 нэр төрлийн ажлыг одоо нэр төрлөлтөөр хийгдэж байгаа энэ ажил дээр энэ 3 төрлийн машин нэвтрүүлэхэд 60 нэр төрлийн ажлыг бол шууд механикчдын төвшөнд дэвшүүлэх боломжтой болчихж байгаа. Тэгэхгүй энэ 3 машиныг нэвтрүүлэхэд хөдөлмөрийн одоо механикчдын төвшин 21, үйлдвэрчдийн механикчдын төвшин бол 50% болох юм гэсэн юм судалгаа гаргаж байгаа. За механикч замын машин төвийг байгуулснараа ер нь ямар үр дүн ирэх юм бэ гэж. Ер нь бол урсгал засрын ажлын гар ажиллагааг бол богино хугацаанд өргөн боронтой хийх боломжтой бүрдүүлж. Ингэснээр бол замын доктортой байдлыг бүрэн хангана. Замчдын хөлбөмбөгийг хөнгөвчилж өгнө. За энэ одоо зам арчилгатай холбоотой ашиглалтын зардлыг бууруулж өгнө. Энэтэй холбоотой ажлах хүчний тоог цөөрүүлэх боломжтой болно. Гэсэн ийм давуу талууд байна гэж үзэж байгаа. За замын машин төвийн хүссэн хэсэг юм ийм байдалтай байж болно гэж. За машинуудын ажиллах технологи саяны ажил технологиудаас харж болно. За ажиллах фронт нь өдөрт бол нэг цонхондоо 3 цагт одоо 1000 богино ийм нөхөр урсгал засрын технологиор ажлыг гүйцэтгэж явуулах боломж байна гэж шаарж байгаа. За машин техникүүд бол юм байна.
За дараагийн асуудал хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой шийдэх арга зам бол нэр байгуулагч замын анги дээр ялангуяа хэрвээ машин төвөг байгуулчихвал заавал замын хэсэг гэхгүйгээр шуурхай ажлын баригад гэдэг зайлшгүй байгуулах гэж шаардлагатай. Шуурхай ажлын баригад. Энэ маань ямар үүрэгтэй оролцох вэ гэхээр энэ бол шуурхай ажлын баригад гэх юм машин одоо томоохон ажлуудыг одоо машин төвөөрөө замсрын машинуудаар гүйцэтгэхэд яг одоо хөдөлгөөнтэй холбоотой яаралтай хийх богино хэмжээний ажлуудыг одоо шуурхай ажлын баригад буюу 8 ихтэй одоо 15 хүнтэй бүрэлдэхүүнтэйгээр одоо шуурхай ажлын баригадыг байгуулад ингээд явж байгаа боломж үүсэж байна гэж үзэж байгаа маа.